Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай иргэний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Миний хоолой өвдсөн байгаа болохоор жоохон сул яриад иж магадгүй. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2022 оны талархлын баярын өмнөх орой 22 настай Jasmine Pace ээжийнхаа гэрт ээжтэйгээ хамт цагийг өнгөрөөж агаад оройны 11 цаг 30 минутын үед гэртээ харахаар ээжийнхаа гэрээс гараад явсан. Дараагийн өдөр нь буюу талархлын баярын өдрөөр Jasmine гэр бүлийнхнийхээ хамтаар оройн хоол идэхээр төлөвлөжсөн байсан боловч төлөвлөсөн цагаасаа өмнөхөн ээж рүүгээ оройн хоол идэхээр очиж чадахгүй болсон талаараа зурвас бичсэн байдаг. Яг энэ үеэр Jasmine эмээгээ хор тавдрын улмаас алдаад удаагүй байсан болохоор түүний хувьд иймэрхүү байдлаар гэр бүлийнхнийхээ уулзалт цугларалтанд очихгүй байх нь хэвийн л нэг үзэгдэл болцоход байсан үе. Гэр бүлийнхэн ч гэсэн түүнийг эмээгээ алдаад маш их үй гашууг даван туулж байгаа гэдгийг нь мэдчихсэн болохоор түүнийг заавал хүрээдэр гэлнэ гихтгийж хүчлээд байдаггүй. За гэтэл талархлын баярын өдрөөр ээж рүүгээ зурвас бичснийхээ дараахан Jasmine нэгэн зургаа Facebook дээр нийтлээд талархлын баярыг хайрттайгаа сайхан өнгөрүүлж ин хэмээн тайлбар хэсэг дээр нь бичсэн байсан. Түүний энэхүү зургийг харсан гэр бүлийнхэн, эргэн тойрныхон за тэр тусмаа ээжт нь бол нэлийн сонин санагдсан байгаа. Учир нь энэхүү зурган дээр харагдаж байгаачлан Jasmine-ийн Facebook дээрээ нийтэлсэн зураг нь биеийн хэсгүүдээ баг зэрэг ил гаргасан жахан задгаа хувцастай зураг. Харин Jasmine-ийн ээж нь бол түүнийг хизээж иймэрхүү зургаа олон нийтийн сүлжээнд бүр ийм тайлбартайгаар оруулахгүй гэдгийг нь маш сайн мэдчихсэн. За дараагийн хачирхалтай байсан зүйл нь гэвэл Jasmine бие дээрээ хид хідэн шивээстэй байлээ. Энэ явдлаас хэдэн сарын өмнө зүүн гарн дээрээ нэлээд том хэмжээтэй шивээс хийлгчихсэн байсан. Гэтэл энэ зурган дээр бол Jasmine зүүн гарн дээрээ ямар ч шивээсгүй байгаа. Тэгэхээр энэхүү зураг нь нэлээд хэдэн сарын өмнө Jasmine шивээс хийлгэхээс өмнө авахулсан зураг гэдэг нь тодорхой болж байгаа. За Jasmine ээж рүүгээ зурвас бичин гэр бүлийнхэнтэйгээ хамт оройн хоол идэж чадхааргүй болсон талаараа хэлэхдээ найз Эматайгаа болон Эмагийн гэр бүлийнхэнтэй хамт талархлын баярын урт амралтын өдрүүдийг өнгөрүүлэхээр болсон талаараа ч мөн ээжтэй хэлсэн. Jasmine-ийн аав ээж хоёр нь бол түүнийг баг багт нь хоёр тийш болцгоосон юм байлээ. Гэхдээ Jasmine аав ээж хоёрын хон хинхэнтэй маш дотн байдаг. Ингээд Jasmine-ийн Facebook дээрээ нийтэлсэн зураг нь аав ээж хоёрынх нь хин хэнд нэг сонин санагдаад исэн тул тэд хоорондоо ярилцж агаад Jasmine-ийн найз Эматай холбогдсон Jasmine-ийг гэрт нь байгаа эсэхийг асууж сургалсан. Харин Эмагийн хувьд Jasmine-тай огт уулзаагүй бөгөөд хэд хэдэн зурвасал хоорондоо бичлэлдсэн гэхдээ уцаар бол огт яриагүй хэмээн хариулсан байдаг. За энд өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд гэр бүлийнхэн нь Jasmine руу зурвас бичгээр Jasmine хариу бол бичээд исэн. Харин залхахаар нь бол огт уцаа авахгүй, хинтээж уцаар яриагүй, дээрээс нь зурвас бичгээрээ ганцаараа баймаар байна, хэд хоног намайг ганцаараа минь орих, хинтээж ярмааргүй байна гэх мэт иймэрхүү зүйлсийг хариу болгож биччихсэн. Ер нь бол энэ ч гэсэн Jasmine-аас гарахааргүй үйлдэлүүд байсан гэж хэлж болно. За ингээд ер нь л энэ үеэс эхлүүлээд гэрийнхэн нь ямар нэг зүйл буруу байна гэдгийг ойлгосон болохоор тэр дороо Jasmine-ийг хайж эхэлсэн байгаа. Jasmine-ийн хувьд тэрээр цагаан өнгийн Chevrolet SUV загварын машин ундаг. Тиймээс ээж Катрина нь My Chevrolet-гээ утасны апп дээрээс охиныхоо машиныг хаана байршлыг нь олж тогтоогоод машин нь байгаа хэмээн зааж байгаа тэр газарт явж утсан байдаг. Гэтэл Jasmine-ийн машин нь бол нэгэн хотхны машины зогсоол дээр нь байжсэн. Харин Jasmine өөрөө машиндаа байгаагүй. Дээрээс нь түүний машиных нь жолоочийн талын суудал нэлийн хойшоо болчихсон байсан. Гэтэл Jasmine бол өөрөө ердөө 158 см өндөртэй. Тэгэхээр түүний машиныг хамгийн сүүлд унаад явж исэн хүн нь Jasmine өөрөө бол биш, өөр ямар нэгэн өндөр хүн байсан болж таарч байгаа. Цаашлаад Jasmine-ийн машин зогсоолоос нь олдсон тэрхүү хотхонд Jasmine-ийн гэр бүлийнхэн болон найз нөхдүүдийнх нь таньдаг ганц ч хүн амьдардаггүй. Тэгэхээр яагаад Jasmine-ийн машин энд байгаа вэ гэдг нь бүр чих эргэлзээтэй болж байгаа юм. За Jasmine 11-р сарын 22-нд ээжийнхаа гэрээс гарч яваад үүнээс хойш хинтээ ч утсаар яриагүй, хинтээ ч уулзаагүй. Харин үүнээс 4 хоногийн дараа буюу 11-р сарын 26-нд түүний машин инхүү олдож байгаа.
За энэхүү 4 хоногийн хугацаанд буюу түүний машиныг олох хүртлээр гэрийнх нь цагдаад Жасминийг алга болсон талаар мэдээллээгүй. Учир нь Жасмин ягч бүр таг алга болчоогүй. Гэрийнхэн болон найзууд руугаа зураг бичээд исэн. Тийм болохоор гэрийнх нь цагдаад энэ талаар мэдээллээгүй байжгаад түүний машиныг олсон даруйда за энд нэг л зүйл буруу байна гэдгийг нь баттай мэдэж аваад цагдаад дуудлага өгсөн байдаг. За ингээд цагдаагийн ажилтнууд Жасмины гэр бүлийнхний өгсөн дуудлагын дагуу ирээд тэднээс мэдүүлэг авч явах үеэр Жасмины ээж Катрина утсан дээрээсээ Жасмины хамгийн сүүлд дуудлага хийсэн дугаарууд руу нэгээр нь залгаж үзчихсэн. Жасмины утас нь ээжийнх нь планд хамт байдаг болохоор Катринад бол үүнийг шалгахад ямар ч асуудал байгаагүй. За Катринаг ийхүү шалгаж үзэхэд Жасмин 11-р сарын 23-наас хойш хинтэй ч утсаар яриагүйсэн. Гэхдээ тэрээр хамгийн сүүлд дуудлага хийсэн хүнтэйгээ нийт 72 минутын турш утсаар ярьсан байсан нь ийхүү ил тод болдог. За ингээд Катрина Жасмины хамгийн сүүлд ярьсан тэрхүү дугаарлуун өөрийнхөө утаснаас залгаад үзэхэд энэхүү дугаар нь Джейсон Чен гэх эрэгтэй дугаар болж таардаг. Катрина Джейсон гэх энэхүү эрэгтэйгээс Жасминтай холбоо барьсан эсхийг нь асуухад Джейсон хэлэхдээ Жасмин бид хоёр хэд хоногийн өмнө хэдхэн минут хоорондоо утсаар ярьсан түүнээс хойш холбоо бариагүй л хэмээн нэлээд хинэггүй байдлаар хариулсан байдаг. За энэ үед Катрина цагдаагийн ажилтнуудад хандан энэ Джейсон гэх эрэгтэй нэгс сэжигтэй байна. Жасминыг алга болохоос өмнөхөн түүнтэй бүхэл бүтэн 72 минутын турш утсаар ярьчаад одоо болохоор хэдхэн минут л утсаар ярьсан гэд худлаа яриад байна. Энэ эрэгтэйг очиод шалгаад өгөөч хэмээн хэлсэн боловч цагдаагийн ажилтнууд үүнийг нэг их ойшоож авч үзээгүй. За бид нар шалганаа гэд Жасмины болон Джейсоны талаар хэдэн мэдээлэл тэмдэглэж аваад буцаад явцгаачихсан. За ер нь бол Жасмины гэр бүлийнхэн рүүгээ зурус бичээд байгаа явдал нь түүнийг зүгээр 9 минут байгаа мэлээр харагдуулаад байсан байгаа. Тийм болохоор цагдаагийн ажилтнууд ч гэсэн гэрийнхнийг нь хэтэрхий их сүрчигнээд байна гэж үзээд нэг их ач холбогдол өгөөгүй. За ингээд цагдаагийн ажилтнууд ер нь л нэг охиных нь алга болсон хэргийг нухацтай авч үзэхгүй байсан тул Жасмины аав Трэвис болон ээж Катрина хоёр нийлж агаад охиных нь машин зогсоол дээрээс нь олдсон өнөөх хотхны айлуудын хаалгыг нь нэгээр нь бүгдийг нь эхнээс нь ахуулаад тогшоод охиныхоо зургийг үзүүлэн охиноо хайж эхэлсэн байгаа. Гэвч харамсалтай нь Жасминыг харсан үзсэн ганц ч хүн гарч ирээгүй. Харин тухайн хотхны хамгаалалтын ажилтан нь Трэвис Катрина хоёрт туслан хяналтын камераа шалгаж өгсөн юм байлээ. Гэтэл 11-р сарын 23-ны оройн 8 цаг 41 минутанд Жасмины цагаан өнгийн SUV хотхны хашаагаар орж ирж байгаа нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байсан. Гэхдээ энэхүү бичлэгэн дээр харагдаж байгаачлан гадаа харанхуй байсан. За цаашлаад нэлээд хол зайнаас бичигдсэн байсан тул яг ямар хүн жолоо барьж явааг нь тогтоох боломж байгаагүй. Ингээд Трэвис, Катрина хоёр яг яахаа мэдэхгүй байж байтал Катрина гинэд нэг зүйлийг сансан байдаг. Тэр нь юу байсан бэ гэхээр 11-р сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 2 цаг 18 минутанд Жасмин ээж рүүгээ өөрийн байгаа байршлаа явуулчихсан байсан. Гэхдээ маргааш өдөр нь охин нь зөв зүгээр өрлөн зурус бичээд оройн хоол хамт идэж чадахгүй болсон талаараа хэлжсэн болохоор ер нь бол тэр шөнийн байршил илгээсэн энэхүү зурвас нь дээшээгүйгээд Катринад мартагдчихсан байсан гэсэн үг. За энэхүү байршлаа илгээсэн зурвасыг нь Катрина гинтхэн санаад тэрхүү байршлыг нь ороод шалгаад үзэхэд Тремонт гудамжинд байх 110 гэсэн дугаартай ийм байрны байршил нь олж таарсан. Ингээд Катрина, Трэвис хоёр дахиад өнөөх 110 гэсэн дугаартай байр руу явж очиод айлуудын хаалгыг нь эхнээс нь ахуулаад нэгээр нь тогшиж эхэлсэн байгаа. Тэдэн дундаас ганцхан 210 гэх дугаартай хаалганд оршин суудаг хүн хаалгаа тайлаагүй, гэртэн ч гэсэн ер нь хүн байгаагүй. Гэтэл тэрхүү 210 гэх дугаартай хаалганы хөршүүд болох 211, 212 тоотод амьдардаг хүмүүсийн ярьснаар бол 11-р сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 2 цагийн орчимд 210 тоотоос чанга чимээ гараад амгалан тайван байдал алдагдуулаад исэн хэмээн Трэвис, Катрина хоёрт хэлсэн байдаг.
За ингээд яг яаж гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан Travis, Katrina хоёр өнөөх эзэн нь байхгүй 210 тоот руу яваад орчихсон байгаа. Гэрлүүн явж ороод ширээн дээр нь байсан нэгэн тэмдэглэлийн дэвтрийг нээж хараад энэхүү дэвтэр нь Jason Chen-ий дэвтэр болохыг олж мэдсэн. Бидний мэдж байгаачлан Jason Chen бол өнөөх хамгийн сүүлд Jasmine-тай 71 минутын турш уцаар ярьсан этгээд. За Jason-ийн энэхүү байр нь маш жижигхэн нэг унтлагын өрөөтэй байр. Ерөөсөө л гэрлүүн яваад ороход л бүх зүйл нь ил тод харагддаг. Ингээд Travis, Katrina хоёр Jason-ийн гэрлүүн явж ороод гал тогооныхон тавиур дээрээс Jasmine-ийн жижиг гар цүнхийг олсон бөгөөд цаашлаад бүр зочны өрөөнийхэн ширээн дээрээс Jasmine-ийн жолооны үнэмлэх банкны картнууд зэргийг олсон байдаг. За ингээд Travis, Katrina хоёр дахин цагдаа дуудсан бөгөөд цагдаагийн ажилтнууд ирээд Jason-ийн хуршүүдтэй нь ярилцаж үзээд тэгээд дуудлаггүй буцаад яваад өгсөн. Ер нь бол Travis, Katrina хоёр ямар ч зөвшөөрлөхгүйгээр хууль бусаар Jason-ийн гэрт нэвтрээд орчихсон байсан тул цагдаагийн ажилтнууд тэднийг Jason-ийн гэрт дахиж орж болохгүй гэдгийг нь сануулад нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж авахаар буцаад хэлтс рүүгээ явсан нь энэ байсан. Гэхдээ энэ үед нь Katrina цагдаагийн ажилтнуудын хэлснийг үл ойшоогоод өөрөө Jason-ийн гэрлөө хэд хэдэн удаа дахин нэвтрэн орсон бөгөөд зөөврийн компьютер, iPad болон хэд хэдэн гар утаснуудыг олж авсан. Цаашлаад тэд тухайн байрны хогийн сав болон эргэн тойрныг ч мөн шалгаж үзсэн байдаг. За ингээд нэлээд орой болоод оройны 11 цаг болох үед цагдаагийн ажилтнууд нэгжлэг хийх зөвшөөрлөө авчихсан. Буцаад Jason-ийн гэрт ирсэн бөгөөд энэхүү албан ёсны дагуу Jason-ийн гэрт нэгжлэг хийцгэлсэн байдаг. Нэгжлэгийн үеэр мөрдөгчөд зочны өрөөний болон угаалгын өрөөний шалан дээр хэд хэдэн цус бололтой улаан хүрэн өнгийн толбонууд тогтож үлдсэн байгааг анзаарцгаасан. Зөвхөн шалан дээрч биш, унтлагын өрөөний хэвсэн дээр, угаалгын өрөөний ханан дээр болон хаалган дээрч мөн улаан хүрэн өнгийн толбонууд тогтсон байдалтай байсан. За цаашлаад өөр нэг с ิจ гтэй байсан зүйл нь гэвэл Jason бүх хогнуудаа гаргаад хайчихсан. Хогийн савнуудад нь ямар ч хог байгаагүй. Тиймээс мөрдөгчөд 110 дугаар байрны хогийн савыг нь шалгаж үзэж агаад хогийн савн дотроос цагаан өнгийн кэд болон цэнхэр өнгийн өмд зэргийг хогийн савнаас олсон байдаг. Үүнээс гадна мөрдөгчөд Jason-ийн унтлагын өрөөнд байх орон байсан байрнаасаа хөдөлсөн байгааг мөн олж анзаарсан. За хэвсэн дээр ямар нэг эд хогшлыг удаан хугацааны турш байлгахаар мөрөн үлдчихдэг дээ. Тэгвэл Jason-ийн унтлагын өрөөнийх нь хэвсэн дээр яг тийм орны уул мөр үлдчихсэн байсан боловч Jason-ийн орон өөр газар байрлалтай байсан. Тэгэхээр тэрхүү мөр үлдсэн хэсэг газар бол өмнө нь Jason-ийн орон байрлажсэн газар болж таарч байгаа. Тиймээс мөрдөгчөд Jason-ийн орыг нь холдуулаад шалгаад үзэхэд орных нь доод талын хэвсэн дээрээс их хэмжээний улаан хүрэн өнгийн толбонууд олдсон байдаг. Тэгэхээр ер нь Jason тэрхүү толбыг нуухын тулд л ороо хөдөлгөж тэнд тавьсан гэдэг нь тодорхой болж байгаа. Цаашлаад Jason-ийн зочны өрөөний шалан дээрээс шилний хэлтэрхийнүүд олдсон бол харин унтлагын өрөөний орон дээрээс хутаг олдсон байдаг. Ингээд мөрдөгчөд хэргийн газрын шинжээчдийг дуудан люминол ашиглаж өмнө нь Jason-ийн гэрт цус байсан эсгийг шалгаж үзсэн ба энэхүү зурган дээр харагдаж байгаачлан цус хаа сайгүй урссан байсан. За люминол гэж юу юм бэ гэдгийг мэдэхгүй хүмүүстэй тайлбарлаад хэлэхэд цусны уул мөрийг арчиж цэвэрлээд зүгээр харахад бол юу ч мэдэгдэхэргүй болгосон ч гэсэн люминол гэх энэхүү бодисыг цацаад гэрэл унтраагаад харах юм бол яг энэ дээр харагдаж байгаа шиг өмнө нь цус хүрсэн газрууд энэхүү гэрэлтэж харагддаг. За энэхүү Jason-ийн гэрт нэгжлэг хийснийхаа дараа мөрдөгчөд Jason-ийн гэрийн эргэн тойронд байх хяналтын камеруудыг шалгаж үзээд хэрэг гарсан өдөр яг юу болсныг цаг хугацааныхан дарааллаар ойлгож авахыг хичээцгэлсэн. Хяналтын камерт бичигдэн үлдсэний дагуу бол Jasmine 11-р сарын 22-ны оройны 11 цагийн үед Jason-ийн гэрт ирсэн байгаа. Тэгэхээр тэрээр ээжтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлж агаад гэрээс нь гарч ирээд удалгүй Jason-ийн гэрт ирсэн байна. За 11-р сарын 22-ноос 23-нд шилжигшүүн Jason хэд хэдэн удаа хяналтын камерт бичигдэн үлдсэн байсан. Тэрээр шөнийн 3 цагийн үед 24 цагаар ажилдаг Walmart дэлгүүрт орж ирээд
шархны лент болон хэд хэдэн цэвэрлэгээний бодисуудыг худалдаж аваад гараад явж байгаа дүрс нь хяналтын камерт бичигдэн үлдснээс гадна хөршүүдийнх нь хяналтын камерт түүний хэд хэдэн удаа гэрээсээ орж гарч байгаа бичлэгүүд нь мөн хадгалагдсан үлдсэн байсан. Харин үүний дараа 23-ны үдээс хойш нь Джейсон Волгрен ороод Paper Towel буюу цаасан алчуурнууд худалдаж аваад тэндээс гараад явж байгаа нь Волгренийн хяналтын камерт мөн л бичигдэж үлдсэн. За ингээд дараа нь оройны 6 цагийн үед Джейсон байрнаасаа нэгэн хар чамдаантай зүйлийг чирж гаргаж ирээд гараж руугаа орох гээд явж байгаа нь мөн энд харагдчихээн. Джейсоныг гараж руугаа орсноос хэдхэн минутын дараа түүний өөрийнх нь хар өнгөрийн Toyota Camry загварын машин гаражнаас гараад явж байгаа нь мөн энд харагдаж байгаа. Тэгэхээр ер нь бол Джейсоны энэхүү чирээд явж байгаа чамдаан дотор юу байгаа гэдг нь бараг л ойлгомжтой болоод ирж байгаа. За ингээд тухайн өдрийн оройн буюу 11-р сарын 23-ны оройны 8 цагийн үед Джейсон дахиад гэрээсээ гараад явж байгаа нь хөршийнх нь хаалган дээр байх хяналтын камерт бичигдэн үлдсэн. Джейсоныг ийхүү гараад явснаас 3 минутын дараа Жасмины машин Джейсоны байрны урт талын зогсоолоос гараад явж байгаа нь мөн л хяналтын камерт харагдах ба үүний дараа бидний мэдж байгаачлан өөр нэгэн хотхны машины зогсоол руу Жасмины машин орж яваа нь бичигдэн үлдсэн. Харин үүнээс 30-аад минутын дараа такси бололтой хар өнгийн Прус машинаар Джейсон гэртээ хөргүүлж ирж байгаа нь мөн л түүний байрных нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. За ер нь бол ингээд Джейсон Жасмины ахлах болсон хэрэгт гин буруутай байж болцсошгүй хамгийн гол сэжигтэн болж байгаа. Гэхдээ яг энэ үед бол Джейсон хаана байгаа гэдг нь тодорхойгүй, ор сураггүй алга болчихсон байсан. Гэхдээ түүнийг 11-р сарын 29-нд буюу Жасминыг ор сураггүй алга болсноос 6 хоногийн дараа Texas мужийн Nolanville хотод аав ээжийнхаа гэрт байж ахт нь баривчилж авсан байдаг. Мөрдөгчд түүнийг баривчилж авах үеэр Джейсон та нарыг яагаад ингэж байгааг ойлгохгүй байна? Би ямар нэг буруу зүйл хийсэн юм уу? Яг юунаас болоод нэгжлэг хийх зөвшөөрөл барьж ирээд бас намайг хилцс рүү хүчээр аваад явж байгаа билээ гэх мэтээр юу ч мэдэхгүй мэд дүрсэгжсэн. Гэтэл мөрдөгчөөд Джейсоны аав ээжийнх нь гэрийг нэгжиж үзэхэд Джейсоны өрөөнд дотроос хэд хэдэн наалтдаг цаасан дээр тэмдэглэл бичээд өрөөндөө наачсан байсан тэмдэглэлүүд нь олдсон байдаг. Энэхүү тэмдэглэлүүдийг нь харахад бол ер нь л Джейсон мөрдөгчдөд өгөх мэдүүлгэндээ бэлдээд өгөх мэдүүлгээ цээжлээд сууж исэн гэдг нь тодорхой харагдаж байгаа. Тэрхүү наалтдаг цааснууд дээр 11-р сарын 19-нд түүнтэй хамгийн сүүлд уулзсан. 11-р сарын 22-ны мигмар гарагт түүнтэй хамгийн сүүлд утсаар ярьсан. Тэр угаасаа л эцэг гэхээсээ гэр бүлээсээ зүхтдаг. Бас өмнөх найз залуугийнхаа эсрэг Straining Order гаргуулж авчирсан. Жасмины ээж нь архинд донтсон. Жасмин Канада руу гарч гэрээсээ зүхтахаар төлөвлөж исэн. Гэх мэт иймэрхүү зүйлсийг бичиж тэмдэглэсэн байсан. Тэгэхээр Джейсон анханасаа Жасминыг гэрээсээ зүхтсан болгож харагдуулаад үүнд нь ээжийг нь болон өмнөх найз залуу за цаашлаад гэр бүлийнх нь гишүүдийг буруутгах төлөвлөгөөтэй байсан байгаа. За цаашлаад Джейсоны өрөөнд байсан түүний хар үр өвчин дотроос нэгэн SIM карт болон утас олдсон. Энэхүү SIM карт болон утсыг нь шалгаад үзэхэд Жасмины SIM карт болон утас болох нь мөн л удалгүй тогтоогдсон байдаг. За ингээд Джейсон Жасмины алга болсон хэргийн сэжигтнэр нь татагдан хоригдоод мөрдөгчөөд Жасминыг мөрдлгөө үргэлжлүүлж авах явцад буюу 12 дугаар сарын 1-нд Джейсон Жасмин хоёрын гэрээс холгүйхэн байх нэгэн голд хар чамдаан хөвөөд явж байгаа нь харагдсан. Ингээд мөрдөгчөөд тэрхүү чамдааныг гаргаж ирээд онгоолоод үзэхэд дотроос нь 22 настай Жасмин охины цогцос олдсон байдаг. За түүний цогцыг 3 хогийн уутанд давхарлаж хийгээд баруун гарынх нь бугуйг, баруун хөлийнх нь шагаатай нийлүүлээд гавалчихсан. Харин зүүн гарынх нь бугуйг зүүн хөлийнх нь шагаатай нийлүүлээд гавалчихсан. Ийм байдалтайгаар олдсон ба задлан шинжилгээний хариугаар Жасминыг нийт 60 удаа хутгалуулан амь насаа алдсан хэмээн албан ёсны хариу гарсан байдаг. За Жасмин гэж юм бэ? Жасмин буюу эргэн тойрныхын хүмүүсийн дууддгаар Жазин 2 охинтой айлын бага охин.
Тэрээр 22 настай байх үедээ ийхүү харамсалтайгаар амь насаа алдсан ба эргэн тойрных нь хүмүүсийн ярьж байгаагаар Жасмин бол маш хөвгөлтэй, тусархуу, найрсаг ийм хүн байсан. Тэрээр амьтанд болон хүүхдэд маш их хайртай. Ирээдүйд гэр бүл зохиогоод сайн ээж, сайн эхнэр болох нь түүний хамгийн том мөрөөдөл нь байсан. За Жасмин анх Джейсонтэй Bumble гээд болцооны апаар танилцсан байлээ. Тэд хэдэн сарын турш бие биетэйгээ холбоотой байж хаяа болцоонд гардаг байсан. Гэхдээ тэдний хин хинэн энэхүү харилцаагаа гүнзгийрүүлэхгүйгээр зүгээр л нэг хаяа уулздаг ийм төвшөнд байлгахаар тохиролцоогоосон юм байлээ. Тийм ч учраас Джейсоны талаар бол Жасмин гэр бүлийнхэндээ болон ээждээ огт дуртаж ярьж байгаагүй. Харин Джейсоны хувьд тэрээр Теннессигийн их сургуульд IT-гаар суралцдаг, гэртээ ганцаараа амьдардаг ийм эрэгтэй. За Джейсоныг хоригдоод шүүх хурлаа хүлээж авах үеэр шүүхээс түүний барьцаа төлбөрөө төлөөд суллагдаж болох мөнгөн дөнгөн $5 сая хэмээн тогтоосон байдаг. Джейсон энэхүү $5 сая төлөөд шүүх хурлаа хүртэл суллагдах боломжгүй байсан тул шүүх хурлаа хүлээн хоригдож байгаад түүний шүүх хурал нь 2025 оны 1-р сард албан ёсоор эхэлсэн. За шүүх хурлын үеэр Джейсоны өмгөөлөгч нь түүнийг Жасмины амь насыг хөнөөгөөгүй гэж бол шүүхтэйгүй. Эсвэргээрээ Джейсон Жасмины амь насыг хөнөөсөн гэдэг нь үнэ. Гэхдээ энэ нь урдаас төлөвлөсөн хүн амны гэмт хэрэг байгаагүй. Тухайн үед тэрээр түр хугацаанд өөрийн гэсэн ухаангүй болоод бие хамгаалахын тулд Жасминыг хөнөөсөн хэмээн Джейсоныг шүүх хурлын үеэр өмгөөлсөн. За Джейсоны талаас хэрэг гарсан өдөр юу болсон талаар ярихдаа Жасмин манайд ирээд бид хоёр эхлээд нэг шил вайн буюу вино ууцгаасан. Эхний шилээ дуусгачаад хоёр дахь шил виногоо авч ирэхээр Жасмин гал тогооны өрөө рүү явсан. Харин энэ үед нь миний утсанд Tinder гэх болцооны апаас мэдээлэл ирсэн. Жасмин виногоо авчгаад буцаж ирэх үедээ миний утсан дээр Tinder-ээс мэдээлэл ирж байгааг олж харчхаад маш ихээр урлан над руу дайрч эхэлсэн. Би түүнийг тайвшруулахыг оролдсон боловч тэр ууж дуусгасан виноныхон шилийг ширээнд цохиж хаглаад хагарсан шилээ бариад над руу дайрсан. Би анх вино онгойлгох гээд гал тогооноос хутаг авч ирээд орны хажуугийн ширээн дээр орхичихсан байсан юм л да. Түүнийг хагархаа шил барьж ирээд над руу дайрахаар нь би айсандаа хажуудаа байсан хутгийг барьж аваад түүнийг хутгалчихсан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Яхав Джейсоны өгсөн энэхүү мэдүүлгийг нь 100% баттай гэж хэлэхэд хэцүү ч гэсэн энэхүү мэдүүлгийг нь нотолж болохоор хэд хэдэн нотлох баримтууд бол байсан. Цагдаагийн ажилтнууд Джейсоныг анх баривчлахад баруун гарн дээр нь болон баруун хөлн дээр нь нэлээд гүн зүсэгдсэн байснаас гадна өмнө нь хэлсэнчлэн Джейсоны гэрээс шилний хагархаанууд мөн олдсон. За харин прокурорын талаас үүнийх нь хариуд Жасмины цогцсонд задлан шинжилгээ хийсэн эмчийг шүүх хурлын үеэр дуудан гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Джейсоны өмгөөллийн багийн зүгээс бол Джейсон Жасминыг нас барсны дараа чемодаанд багтаахын тулд хөл гарыг нь хооронд нь холбож гавлсан гэдэг. Харин задлан шинжилгээ хийсэн эмчээ хэлж байгаагаар Жасмины хөл гарн дээр нь ямар ч бие хамгаалахаар оролцсноос үүдсэн зүсэлтүүд байгаагүй. Хэрвээ хэн нэгэн хутга бариад хүн рүү дайрах юм бол тухайн хүн бие хамгаалахын тулд хамгийн эхлээд гараараа болон хөлөөрөө бие хамгаалдаг. Энэ үед хоёр гарн дээр хамгийн ихээр зүсэлт, хөхрөлт, хавдалтууд үүсдэг. Харин Жасмины бие дээр ийм төрлийн зүсэлтүүд байгаагүй. Учир нь баруун гар нь баруун хөлтөөгөө, харин зүүн гар нь зүүн хөлтөөгөө гавлагдчихсан байсан болохоор хөөрхөн эмэгтэй өөрийг нь 60 удаа хутгалж авах үед бие хамгаалахаар оролдох ямар ч боломж анхнаасаа түүнд байгаагүй. Цаашлаад Жасмины хоёр бугуй болон хоёр шагаан дээр маш их улаалт үүсэж гаваа тайлахаар оролцсон гэдг нь харагдчихсэн. Хэрвээ Джейсон үнэхээр л түүнийг нас барсныхаа дараа хөл гаранд нь гав зүүсэн бол яаж нас барчихсан хүн гаваа тайлахаар оролдох вэ? За цаашлаад Джейсонд ирсэн Tinder болзооны апын мэдээлэлээс болоод Жасмин уурлаад өөрлөө дайрсан гэж Джейсон өөрөө яриад байгаа. Гэтэл мөрдөгчөд Джейсоны утсыг нь шалгаж үзээд тухайн өдөр Джейсонд Tinder-ээс ямар ч notification ирээгүй гэдгийг нь аль хэдийн тогтоочихсан байсан.
За энд өөр нэг зүйлийг дурдж хэлэхэд тухайн өдөр Джейсон ямар нэг мэдэгдэл Тиндерээс хүлээж аваагүй. Гэхдээ цаг хугацааныхын дарааллаар аваад үзэх юм бол Джейсон Жасминыг нийт 60 удаа хутгойлж амь насыг нь хөнөөчөөд дараа нь цогцсных нь хажууханд Тиндер дээр өөр нэг охинтой болцохоор болзоо товлоод байж иснаас гадна үүнийхээ дараа найзуудтайгаа онлайнаар холбогдоод видео тоглоом тоглосон гэдэг нь мөн л мөрдлийн үйл явцад тодорхой болсон байдаг. Гэхдээ бүр ямар аимшигтай аратан гэхээрээ хүнийг 60 удаа хутгаалж амь насыг нь хөнөөчөөд хажууд нь юуж болоогүй юм шиг дараагийнхаа охинтой уулзгаад болцоогоо товлоод бүр найзуудтайгаа видео тоглоом тоглоод сууж ах уу. За үүнээс гадна Джейсоны өмгөөлөгч нь түүний Жасминыг хутгалсныг бол аргагүй хамгаалалт байсан гэж яриад байгаа. За үнэхээр л Жасмин Джейсон руу амар дайрч давчлаад өөрийнх нь хэлснээр шил энтер барьцсан дайрч ирсэн байлаа гэж бодоход бие хамгаалахын тулд хэн нэгнийг 60 удаа хутгална гэж угаасаа байхгүй. 60 удаа хутгална гэдэг бол хохирогчийг аль хэдийн амьсгал хураасны дараач гэсэн гэмт хэрэгтэн хутгалсаар л байсан гэсэн үг. За Джейсоны өмгөөлөгч нь анхнаасаа түүнийг Жасмины амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт гин буруугүй гэж өмгөөлөөгүй нь бас цаанаа учиртай. Шүүгчид түүнийг урдаас төлөвлөсөн 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм бол ялын дээд хэмжээг өгөх өндөр магадлалтай байсан. Тиймээс Джейсоны ялын хэмжээг нь бууруулахын тулд түүнийг Жасмины амь насыг хөнөөсөн гэдгийг анхнаасаа шүүхтээр хүлээн зөвшөөрсөн нь энэ. За цаашлаад шүүх хурлын үеэр өөр нэг хүндрэлтэй зүйл байсан нь гэвэл Жасмины ээж Катрина хэргийн газар руу хэд хэдэн удаа ямар ч зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч орсон. Мөрдөгчдийг нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж ирэхэд явсан хойгуур нь 4-5 удаа Джейсоны гэрлүү нэвтэрч ороод эд мөрийн баримтуудыг хөдөлгөөд хууль бусаар нэгжлэг хийсэн байсан нь буцааж шүүхтэр Джейсоны эсрэг мөрдөгчдийн арай гэж олж авсан нотлох баримтуудыг хүчинтэд тооцохгүй үзэж болохоор ийм нөхцөл байдалд хүргэсэн байдаг. Учир нь Джейсоны өмгөөлийн баг хэлэхдээ Жасмины ээж нь хууль бусаар Джейсоны гэрт нэвтэрч орсон. Мөрдөгчөд хэргийн газар дээр ирэхээс өмнө хэд хэдэн удаа гэрлүү нь орсон ба энэ үедээ эд мөрийн баримтыг хуурамчаар үйлдсэн байх боломжтой гэж хүртэл прокурортой маргасан байдаг. За ингээд Джейсоны эцсийн шүүх хурал болж шүүгчид хуралдаж агаад Джейсоныг урдаас төлөвлөсөн 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт гин буруутай хэмээн үзэж давж заалдах эрхгүйгээр насаар нь хорих ялаар шийтгсэн. Ер нь бол угаасаа Джейсоны Жасмины утсаар Жасмин шиг царайлж гэр бүлийнхэн рүү зурус биччихсэн. Жасмины амь насыг хөнөөхтөө бүр бүхэл бүтэн 60 удаа түүнийг аимшигтай хэрцгийгээр хутгалж амь насыг нь хөнөөсөн. Дараа нь энэхүү аимшигтай үйлдэлтэй огт гэмшгүйгээр Тиндер дээр өөр хүмүүстэй харьцаад найзуудтайгаа видео тоглоом тоглоо сууж исэн гэх зэрэг энэ бүх үйлдэлүүдээс нь харахад Джейсоны өөрийнх нь өгсөн мэдүүлгийг үнэн гэж үзэхэд маш дутагдaltaй. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Ингээд өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болвол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очихулна шүү. За ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.